Монгол ардын үлгэр Моорын хонх. Эрт цагт нэгэн лам нууц тарины ясанд нэвтэрч үлэмжийн төгс гэрлийг олохоор алс газарт бясалгал хийн суужээ. Гэтэл тэр хаваар нэг муур эргэлдээд элдвийг шинжлээд энэ тэр юмд нь хүрээд амар заяаг нь үзүүлэх болов. Сүүлдээ ламын төвчээр барагдаж яайтай байз гэж бодож суудал нөгөө муур хөөргийг нь хулгай хийж аваад шорог гүйж отхон тэрэ. Лам ухсхийн босч хашгирч гууглан хөөсөөр арай гэж хөөргөө олж ав. Тэгээд нэг өдөр сууж байтал муур эрхийг нь сэм булгаалж аваад зайлж одов. Лам сандарч болсон харайлгаад гуугалж гүйсээр хар нөхрөө шур хийхийн даваан дээр сүүлнээс натгаад автал шад гээд сүүл нь тасарч гарт нь хилцжээ. Сүүлгүй муур өгснийхөө шарахыг долоосоор олон огт нь хулхан буужгсан нэгэн бод газар хүрч ирж гэнэ. Тэгээ чадан ядан энэ нэг орон байр барьж аваад ламын эрхийг хүзүүндээ сууж амгалан дүрсэх нь суудаг болов. Суугаад л байж гэн. Гэтэл олон огт нь хулган ойртох нь байтугай үнрийг нь авахгүй яав үргэлж дайжж одно. Тэгэхээр муур тэдэнд ийн хэлж гэнэ. Та нар надаас бүү. Би бол хорхойд хоргүй гэлэн муур гихч. Амьтны амь дэвцснийхээ төлөө та нарт ариун ном заахаар энд ирсэн юм аа. Ирцгээ. Алив наашаа ирцгээ. Тэр цагаас хойш огтнууд түүн дээр ирж ариун номын үсэг заалгадаг болжээ. Гэтэл нэлээд хэд хоногийн дараа огтны хаан хүчин тусд хэмээгч албат нараа цуглуулж Түмэн олон албат минь. Манай багш биднээс барьж иддэг юм байна. Баасыг нь сэм харвал яс үс холилдсон янзын юм гарч хэмээн зарлжээ. Тэгээд арга чарга ирэлхийлж айлын нутаг дээрээс хонх олж ирэх хэмээн хэдэн огт нь явуулжээ. Олж ирсэн хонхоо багшид чимэг өргөйгээд муурын хүзүүнд зөөж өгөв. Дараа нь хүчин тусд хаан дахиад болгонуудаа цуглуулан ийм өгүүлжээ. Энэ өдөр ном заалгаад цувж гарцгаан шүү. Тэгээд хонх дугуйваас цөм эргэж орж харъя. Муурыг яахыг нь харъя. Тэгээд номоо заалгачгаад цувран гарч байтал хонх жингэнэн дуугарчээ. Яаран орцгоовол муур багш нэг хулган бариад идэж байх нь тэр. Хүчин тусд хаан сахлаа сөрүүлзүүлэн уурлаж хуурамч сэтгэлд чон мэт багшийн худал үгэнд итгэж хайрын хулганууд минь амиа автлаа гэж хэлээд үе олон албатаа цуглуулан өтөр түргэн өөр нутаг руу нүүн боджээ. Хар нутагт хаягдж хоцорсон муурч бодож би баасаа нуусан бол ийм хэрэг юунд болох билээ хэмээн ихэд гимшиж тэр цагаас хойш муур баасаа нуудаг болсон юм гэдэг. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.